За сайн байцгаана уу, өнөөдрийн сэдв бол тэргэл сарны мессеж гэсэн сэдв байгаа. За нийт 3 үзэр сонгоё. За ихнийх нь fixed mode гэсэн юм карт байна. За хоёр дахь нь full moon in Capricorn гэсэн юм карт байна. За гурав дахь нь North Node гэсэн юм карт байна. За та өөрт хамгийн их таалагдж байгаа нэг картыг сонгоно. За нэг дугаарыг сонгосон хүмүүсийнхээ уншлагыг эхэлцгээе. За танд илгээх тэргэл сарны мессеж ямар мессеж байх вэ? За fixed moon hold your vision гэсэн байна. За тэгэхээр за сар бол тогтвортой. Буураагүй өсөөгүй за яг нэгэн хэвийн тогтвортой харагдчихээн. Тэгээд алсын хараа, алсын зориг тэр бүхнийг ингэж ерөнхийдөө тодорхойлсон юм үйл явдал болох юм болоо да. За тэгэхээр таны хувьд энэ удаа одоо гарч буй тэргэл сар таны одоо мөнгө санхүүгийн салбарт бол одоо нөлөөлөл үзүүлэх нэ та хуримтлал үүсгэх за хадгаламж урт хугацааны хадгаламжийг одоо ингэж өөртөө бий болгох аль эсвэл таны ингээд нөгөө урт удаан хугацаанд хадгалж ирсэн энэ мөнгөөрөө ингэж ямар нэгэн одоо хэмжээний өөр хөрөнгө оруулалт хийх өөр одоо нөгөө нэг зээл авдаг ч юм уу. За энэ нь эргээд таны карьерт нөлөөлөх үйс ийм одоо бас том хэмжээний үйл явдал болж болохоор байна. За хадгаламжтай холбоотой. За мөн таны одоо ажилтай холбоотой та ямар нэгэн одоо зүйлийг эхлүүлсэн бол тухайн одоо эхлүүлсэн ажилдаа өөрийн гэсэн байр суурийг олох. За энэ дээр байгаа Queen of Wands гэсэн энэ картыг одоо өөрийн байр сууриа олж ингэж өөрийн тодорхой хэмжээнд ингээд нэг өөрийн гэсэн албан тушаал, алдар, нэр хүнд, за орчин хүрээлэл, за бусдаас одоо авах үнэлэмж ч юм уу те тодорхой хэмжээнд ингээд ийм нэг амжилтын ийм одоо өмнө ирсэн харагдаж байна. За тэгэхээр таны одоо өмнө нь эхлүүлсэн ямар нэгэн ажил үр дүнгээ өгөөд за санхүүгийн хувьд ч мөн таны алдар нэр за өөртөө итгэл за эрч хүчтэй байх, урам зоригтой байх. Энэ бүгдэд одоо ингэ нөлөөлж байна. За тэгээд таны хувьд бол fixed moon буюу тогтвортой. За сэтгэл санааны хувьд бол маш тогтвортой. За аливаа зүйлийг илүү том зургаар нь харсан, алсын хараагаа тодорхойлсон. За одоо ирээдүйд 5-10 жилийн хугацаанд өөр ямар зүйлсийг төлөвлөх вэ гэдэг дээр илүү ажилласан ийм үйл явдал болж болохоор байна. За тэгвэл хамгийн сүүлд танд илгээх зөвлөм мессеж карт харцгаая. За хайр гэсэн гоё мессеж гарч ирсэн байна. За тэгэхээр таны хувьд за хайр буюу та одоо нэг өөрийнхөө хийж байгаа бүх зүйлтэй те ажил, за амьдрал, өөрийн орчин тойрон хүрээлэн буй хүмүүс харилцаж байгаа бүх хүмүүст бүх зүйлдээ өөрийн хайраа, чин сэтгэл, хайр талархлаа илэрхийлснээр таны ингээд бүх зүйл гоё тийм хайраар дүүрэн болж таны сэтгэл санаа ингэж гоё элбэг, хангалуун, өөртөө итгэлтэй юм гоё хайрын энергиэр дүүрнэ гэсэн юм гоё мессеж гарч ирсэн байна. За нэг дугаарынхандаа аз жаргал хамгийн сайн сайхан бүхний хүсье өрөөё. Анхаарал тавьсан маш их баярлалаа. За хоёр дугаарыг сонгосон хүмүүсийн уншлагыг хамтдаа харцгаая. За энэ удаагийн тэргэл сар танд ямар мессеж өгөх вэ? За Two of Wands ambition 12 the candle. За Nine of Wands tiredness гэсэн юм карт гарч ирсэн байна.
За тэгэхээр таны хувьд end of the cycle approaches. За full moon-ийн Capricorn буюу тэргэл сар материйн ордонд гарч байна гэсэн юм мессеж. За тэгэхээр таны хувьд ажил, карьер, за амжилт, нэр хүндийн салбарт ерөнхийдөө бол нөлөөлөл нь хүчтэй байгаар байна. Зарны одоо ажлын хувьд өмнө нь ихлүүлсэн ямар зүйл байна? Тэр зүйл бол ер нь ингээд төсгөл болж дүүрч ирэх нэ. За ямар нэгэн гарц гаргалгаанд хүрэх нэ. Та одоо ажлын хувьд ямар нэгэн асуудалтай шийдэгдэхгүй байсан, ажилд орохгүй байсан бол ажилд орох ч юм уу. Ажилтай холбоотой ямар нэгэн шийдэгдэхгүй асуудал байсан бол энэ удаад шийдэгдэж үр дүн гарах боломжтой. За энэ нь сайн ч муу ч ямар ч гэсэн дараагийн одоо алхамд орох энэ одоо үйл явдлыг эхлүүлэх ч юм уу ийм үйл явдал бол өрнөн. За тэгээ энэ үйл явдал бол маш бодиттой материйн ордонд байгаа учраас маш ийм уул суурьтай бодиттой. За мөн урт хугацаанд ингэж тууштай үргэлжлэх ийм одоо үйл явдал байж болно. За магадгүй энэ үйл явдал нь гадаад улс оронтой холбоотой байж болно. За хоёр улсыг холбосон хөлийн зааг дамнсан ч юм уу. Та гадаад явъя гэж бодож байгаа. Гадаад явж сурыг, ажиллая гэж бодож байгаа. Эсвэл гадаад улсаас хөрөнгө оруулалт орж эрэхтэй гадаадын хүнтэй харилцдаг ийм түншлэл байгаа бол таны одоо энэ зүйл дээр та илүү их амбицтай байх, өөртөө итгэлтэй байх, за зөв сонголтыг хийх, эргэлзээнээсээ гарах. Энэ бүх зүйл дээр одоо тэргэл сар маань нөлөөлөх нэ. За та илүү ингээд нөгөө оновчтой сонголтыг хийх ч юм уу. За илүү аливаа зүйлс ингэж тодорхой болж ирэх хоёр сонголтын дунд байгаа бол одоо сонголтоо зөв хийх. Тэгснээр таны амьдралд ингэж гэрэл хийгээ болох одоо юм лаашиг гэрэл гээгээ болж одоо ингэж тэр сонголт маань танд нөлөөлнө. За тэгээд гэрэлтэйгээр одоо нэг дараагийн алхамд орох ч юм уу. Таны дараагийн явах тэр замыг энэ ингэж лагуй гэрэлтүүлж байгаа шиг гэрэл гээгээтэй. За ийм одоо эерэг үрдэнд бол хүрнэ. За та магадгүй одоо энэ үйл явдлаас болоод маш их ядарсан, туйлдсан, бие махбодын ачаалал бас ихтэй, физик биеийн ядралтай өвчин, за эрүүл мэнд жоохон сүлдсэн, дархлаа муудсан ч юм уу ийм үйл явдал байгаа бол эрүүл мэндтэй анхаараарай. За та магадгүй нөгөө сэтгэл санаагаараа одоо ингээд сэтгэл санаа таны одоо нөгөө нэг биеийн өвдөлтөд нөлөөсөн одоо ийм байгаа бол сэтгцэн эрүүл мэндэд илүү анхаарах ч юм уу энэ үйл явдал нь таныг эргээд эрүүл чирэг болгох эрч хүчтэй байхад одоо туслана гэсэн ядралтаас нь гаргана гэсэн юм мессеж байна. За хамгийн сүүлд нь танд илгээх сөүл мессеж карт. За Gordon гэсэн мессеж гарч ирсэн. За тэгэхээр за одоо танд туслах хин нэгэн бол гарч ирнэ гэж байгаа. Энэ хүн бол таны эхнэр нөхөр, хайртай дотны хүн, аль эсвэл маш сайн зөвлөдөг, зөвлөгч, ментор, маш сайн танд ингэж чин сэтгэлээсээ туслах юм хүн. За энэ хүн бол маш их амьдралын одоо туршлагатай, маш олон зүйлийг өөрийнхөө амьдралаар туулсан ийм одоо мэрэгэн зэм хүн байна. За энэ хүнийг бол удаан хугацааны туршид надад яг ийм хүний зөвлөгөө тусламж хэрэгтэй байсан гэдгийг бол мэдэрч. За энэ хүн бол яг зөв цагтаа тань ингээд туслахаар гарч ирнэ гэсэн юм гоё мессеж гарч ирсэн байна. За тэгэхээр 2 дугаарыг сонгосон хүмүүстээ аз жаргал хамгийн сайн сайхан бүхний хүсэн өрөө анхаарал тавьсан маш их баярлалаа. За 3 дугаарыг сонгосон хүмүүсийн уншлагыг хамтдаа эхэлцгээе. За энэ удаагийн тэргэл сар танд ямар мессеж өгөх вэ? За North Node гэсэн мэн за step out of your comfort zone буюу тухтай бүсээсээ гарах. За тэгээ North Node буюу энэ насны үеийн зангилаа гэдэг ийм карт бол гарч ирсэн. За тэгэхээр энэ нь бол ямар нэгэн гариг биш энергийн одоо бөөгнөрлийн цэг гэж авдаг. За North Node гэдэг бол та энэ амьдралдаа яг юу одоо хийхээр ирсэн энэ бүхнийг ойлгуулахын тулд ингэж байдаг гэж астрологт бол үздэг. За тэгээд өөрийнхөө ингээд тухтай бүсээс гарах, өөрчлөлтийг хийхдээ та өмнө нь хийж байгаагүй зүйлээ ингээ хийх ч юм уу өөрийгөө сойрох турших. За энэ нь эргээд таны яг энэ амьдралд хийх ёстой зүйл гэдгээ та зөв мэлгээр мэдрэх ч юм уу ийм үйл явдал байх боломжтой. За тэгээд өөрийнхөө илүү нөгөөс дотоод сэтгэл мэдрэмж зөв бэлгээ дагаах
За таны сэтгэл хөдлөл, таны одоо хүсэл тэмүүлэл, таны дотроос яг одоо юу таныг хөтлөөд байна тэрийг ингэж дагах. Тэгээд зөрөгтэйгээр үйлдэл хийх, урагшлах, тавьших ч юм уу. Энийг бол танаас шаардж байна. За тэгээд илүү одоо сүнслэг мэдлэгээ дээшлүүлэх, сурч боловсрох. За өөрийнхөө одоо нөгөө нэг боловсролт сүнсний одоо нөгөө нэг энергийн түвшиндээ илүү их анхаарахтай, илүү их ингэж өсөж дэвжих, дотгошоогоо орох, бясалгал хийх, өөрөө өөртөөгөө ажиллах, илүү одоо нөгөө нэг бусад гэхээс илүү өөр лүгөө дотоод руу чиглэсэн, дотгошоогоо ингэж амар амгалан бясалгасан одоо энэ үйл явдал маань эргээд та энэ амьдралдаа юу хийхийг хэрэгтэй вэ гэдгийг олоход бол туслана. За тэгээд өөртөө ажилласны үр дүнд хэсэг хугацаанд бясалгаад дотгошоогоо байсны дараагаар та бол тэр зүйлээ олно. Яг хийхийг одоо яг одоо нэг хийх ёстой зүйлээ гэх юм уу та ингээд олоод эхлэл. За ингээд бүгдийг шинээр хэлж байгаа. За тэгээд энэ нь ингээд бяцхан жаалгүй байгаа учраас яг чин сэтгэлээсээ бүгдийг ингээд өөрийнхөө чин сэтгэл хайраар ингэж эхлүүлж байгаа ийм үйл явдал бол болно гэж гарч ирсэн байна. За хамгийн сүүлд нь танд илгээх сүүл мессеж карт харцгаая. За forgive гэдэг одоо мессеж гарч ирсэн байна. За тэгэхээр энэ нь уучлаж өршөөх, за гомдлоо тайлж явуулах. За өөртөө гомдсон, өөрийгөө одоо хүлээн зөвшөөрдөггүй тэр одоо тийм зүйл байгаа бол өөрийгөө гоё уучлан өршөөх, хүлээн зөвшөөрөх, өөрийгөө тэрвэрх, хайрлах. Тэгснээр таны тэр дотоод хүн, дотоод хүүхэд танд бол ингээд маш их баярлнаа. За өөрийгөө маш гоё ингэж уучлж өршөөх, хангаах ийм үйл явдал бас болох боломжтой байна. За 3 дугаарыг сонгосон хүмүүстээ аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Анхаарал тавьсан маш их баярлалаа.